бид хамтдаа сэргийлж чадна. Хүүхдүүдээ, та нар бол Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын иргэд. Манай хотын хамгийн эрч хүчтэй хүмүүс. Манай Сүхбаатар дүүрэг нийслэлийн хамгийн төвдөн барилдаг болохоор хөл хөдөлгөөн ихтэй байдгийг. Замын хөдөлгөөний ачаалал улам нэмэгцээр байна. Ийм учраас хүүхэд багшууд та бүхнийг зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх, өөрийн гэсэн мэдлэг чадвартай болгох зорилгоор Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдлээс энэхүү хичээлийг бэлтгэн үзүүлж байна. Замын хөдөлгөөнд оролцогч гэж хэн бэ? Замаар яваа жолооч, явган зорчиж болон тээврийн хэрэгслээр зорчиж яваа хүмүүсийг хэлнэ. Замын хөдөлгөөнд оролцогч хүн бүр өөрийн гэсэн хариуцлагатай осол зөрчил гарахаас сэргийлэх үүрэгтэй байдаг юм. Өдөр бүр сургуультай ирэх, хичээлээ дараад гэртээ харих замдаа хүүхэд багшууд та бүхэн замын хөдөлгөөнд оролцож байна. Заримдаа хичээлээсээ хоцрох гээд яран хүж зам гарна. Ангийнхаа найзуудтай хөгжүүлж явахдаа анхаарал болгоомж алдаж, хурдтай ирж байгаа машиныг анзаарахгүй байх нь цөөнгүй. Энэ бүхэн та нарт аюултай. Осол гэмтэлд өртөж хичээл сургуулаа удаан хугацаагаар таслах зэргээр тохиролтой. Иймээс замын хөдөлгөөнд сонор сэрэмжтэй зөв боловсон оролцож сурснаар өөрийгөө эрсдлээс хамгаалж бусдын хөдөлгөөнд ч саад болохгүй байж чадах юм. За, зам тээврийн осод холбогдож байгаа хүүхдүүдийн судалгаа бид нар аваад үзэхэд хамгийн их нь амралтын өдрүүдээр зам тээврийн осод холбогдсон зөрчлүүд их байдаг. Тэгэхээр та бүхэн амарч байхдаа хөдөлгөөндөө илүү соёлтой оролцоороо гэдгийг анхааруулж хэлмээр байна. Хүүхэд багшууд та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомжтой байх ёстой гэдгийн учрыг эмч тайлбарлаж байна. Хүүхдүүд замын хөдөлгөөний хамгийн эмзэг эрсдэлтэй зорчигчд байдаг. Тэд 10 нас хүртлээр замын хөдөлгөөнд оролцох, аюулгүй сонголт хийхэд бүрэн гүйцэд хөгжөөгүй байдаг. Учир нь тэдний бие бэлтрийн болоод танин мэдхийн хөгжил дутмаг байдаг. Үүнээс гадна хүүхдүүд маань замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, чадвар дутмаг, бие биенээ даган дуурайх, ээж аав нь эцэг эхчүүд нь хүүхдүүдийнхээ мэдлэг замын хөдөлгөөний чадвар хитүнлэх, зам тээврийн осол гэмтлийн нөхцөл байдлын талаар ямар нэгэн мэдлэг туршлагагүй байдаг юм аа. Хүүхдүүд замын хөдөлгөөний эмзэг зорчигчд байдаг юм. Учир нь тэд ойролцоогоор 10 нас хүртлээр бие даан замын хөдөлгөөнд оролцох, аюулгүй сонголт хийхэд бүрэн гүйцэд хөгжөөгүй байдаг. Энэ нь тэдэнд бие бэлтрийн болон танин мэдхийн чадвар хараахан бүрэлдээгүй байдагтай холбоотой. Тухайлах юм бол нүдний захын хараа хөгжиж байгаа. Тэдний нүдний захын хараа хөгжиж байгаа болохоор хүүхдүүд нүдэн дээр нь л биш бол тэр бүр зүйлийг олж харддаггүй. Тэд толгоогоо эргүүлээд баруун эсвэл зүүн талдаа байгаа машиныг анзаарахгүй байж магадгүй юм. Сонсголын чиглэл хөгжиж байгаа. Хүүхдүүдэд дуу чимээ ханаас ирж байгааг мэдхэд хүндрэлтэй байдаг болохоор тээврийн хэрэгслийн ирж байгаа чиглэлийг буруугаар хүлээж авч болох юм. Бас намхан нуруутай. Учир нь тэд намхан болохоор жолооч нарт хүүхдүүдийг олж харахад хүндрэлтэй. Ялангуяа зогсоол дээр тавьсан машинуудын хооронд зогсож байхад илүү хүндрэлтэй байдаг. Мэдрэмж хязгаарлагдмал. Хүүхдүүд машин хэр зэрэг хурдтай тэднэрүү чиглэн ирж байгаа болон машины хэр зэрэг хол байгааг тунгаахад асуудал тулгардаг. Тэд удаан явж байгаа машиныг өнгөрөөчхөд дараа нь хурдтай машины урдуур гүйх жишээтэй. Өөрсдийн үйлдэлийн үр дагаврыг эргэцүүлдэггүй. Хүүхдүүд хөдөлгөөнтэй байх дуртай. Тэд тоглож байх үедээ анхаарал болгоомжгүйгээс зам руу бөмбөгөө шидэх, хөөж араас нь гүйх мэтээр үр дагаврыг огт эргэцүүлэлгүйгээр эрсдэлтэй алхмыг хийдэг юм. Зам хөндлөн гарахдаа орчноо хангалттай харддаггүй. Тэд гэрлэн дохио өөрчлөлтийг хүлээлгүй гарсаар гарах, зам руу алхах зэргээр зам хөндлөн гарахдаа орчноо хангалттай харж чаддаггүй байна. Чиг хандлага нь хялбархан сарндаг. Хүүхдүүд тэдний сонирхлыг илүү татаж байгаа зүйлс дээр анхаарал нь төвлөрдөг. Тэд найз нартайгаа нийлэхээр анхаарал нь амархан сарндаг бөгөөд аюулгүй зан үйлийг тогтмол хэрэглэнэ гэж найдах хэрэггүй. Замын хөдөлгөөний гинтийн өөрчлөлтөнд хурдан хариу үйлдэл үзүүлэх чадвар хязгаарлагдмал. Зам хөндлөн гарахад аюулгүй байвал тэд ямар нэгэн үйлдэл үзүүлэх боломжтой. Харин замын хөдөлгөөний гинтийн өөрчлөлт нь тэднийг твдэж сандрах, бодлоход хүргэдэг юм. Нөхцөл байдлыг бусдын өмнөөс харахад хүндрэлтэй.
Тэдэн рүү машин ирж байгааг хараад жолооч бас тэднийг харах боломжтой гэж хүүхдүүд боддог. Замын хөдөлгөөнд зөв оролцох талаар насанд хүрэгчид аав, ээж, ах эгчийнхээ зөвлөгөөг сонсож үеийн найзуудаа бас сануулж байгаарай. За хүүхдүүдэд та бүхэн замын хөдөлгөөний талаар ямар мэдлэгтэй болсон бэ? Маш сайн мэдлэгтэй болсон. Одоо би нэг зам хөндлөн одоо яаж гарах уу гэдгийг дүрмийн хэлнэ. За гэлэн дахиагаар гацаар гарахдаа явган хүнд зориулсан гэлэн дахианы туснашаа замаар хөндлөн гарахдаа зөвхөн ногоон гэлээр зам хөндлөн гарах хэрэгтэй байдаг. Зөвхөн зам дээр тавьсан тэмдэг болон гарцын дагуу замаар гарнаа. Бид нөө улаан гэрэлээр хамаагүй орох юм бол машинууд зогсоо зайг хөнгөд холхилдож явж идэг. Тийм учраас бид улаан гэрэлээ гарч чадахгүй. Тийм учраас одоо жишээлбэл шар гэрэл авсан шүү дээ, тий. Тэр нь анхааруулж ин гэсэн үг. Харин ногоон гэрэл гарвал биднийг явган зорчигч биднийг явж болно гэсэн үг. Замын хөдөлгөөний дүрмийн талаар чи ямар мэдлэгтэй болсон бэ? Найз нартаа хуваалцаач. Сургуулийн бага насны хүүхдүүд том хүнтэй гарах ёстой. Ногоон гэрэл цагаан шугамаар гарах ёстой. Хүнтэй явж байвал хөтөлцөөж юм уу твэрч явах ёстой. Энэ хүүхдүүд маань хамаагүй одоо ногоон гэрэл аслаа гэж гүйж явж болохгүй. Тэгээд би хүүхдүүдтэй ногоон гэрэл цагаан шугамаараа гарч байгаарай гэж хэлье. Явган хүний замаар явах ёстой. Тийм зам байхгүй бол хажуугийн ирмэгээр яваарай. Удамж замын хөдөлгөөнд оролцож байгаа хүн бүр өөрийн үүрэгтэй. Автомашин жолоодож яваа жолооч нарын хариуцлага сонор сэрэмж хамгийн сайн байх ёстой. Гэхдээ бас явган зорчигчийн үүрэг гэж бий. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмд захдаа явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрвээ ойр орчимд явган хүний гарц байхгүй бол замын дагуу хоёр дэж сайн харагдах саадгүй хэсгээр ойрхон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэж заасан байдгийг. Манай улсын замын хөдөлгөөнд явган зорчигч давуу эрхтэй байдаг. Гэхдээ энэ давуу эрхтэйгээд дураараа гүйж хаа таарлцсан хэсгээрээ зам хөндлөн гарна гэсэн үг биш. Ингэснээр хүүхдүүд та нар осол гэмтэлд өртөж болзошгүй тул зөвхөн ногоон гэрэл цагаан шугамаар зам гарч хөвшөөрэй. Осол яагаад гардаг вэ? Хүүхэд бид зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо болгоомжгүй оролцох, эцэг эхийн анхаарал халамж дутах, жолооч нар хүүхэд явж байгаа орчинд аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцдоггүйтэй холбоотой. За зам тээврийн осол төртүүл яах вэ? Хэрвээ зам тээврийн осолд орвол тарих дөргих, ухаан алдах, цус алдах, эд эрхтний гэмтэх зэргээр бас амь насанд аюул тулгарч болцсохгүй. Зам тээврийн ослоос яаж үржилсэн сэргийлэх вэ? Хэрвээ бүрхөөгүй байх юм бол хурц тод өнгийн хувц өмсөх юм уу, гартаа юм барил зохимжтой. Харанхууд гэрэл ойлгогч барих хэрэгтэй. Тухайлбал тэрэнд нь гарны болт, жээжвч хүрэн гэх мэт орно. Гарцгүй газраар зам хөндлөн гарахдаа эхлээд замын хоёр талыг сайтар гарна. Мөрөөсөө хэсэгт өгөж очихоос өмнө зам гарах нь илүү аюулгүй байдаг. Эхлээд зам хөндлөн гарахдаа аюулгүй газрыг олж тэндээ зогсно. Эргэн тойрноо сайтар ажиглаад хэрвээ ойртон ирж байгаа тээврийн хэрэгсэл байхгүй бол зам хөндлөн гарна. Зам хөндлөн гарахдаа гүйж болохгүй шүү хүүхдүүдээ. Хүүхдүүдээ та бүхэн зөвшөөрөгдсөн гэрэл дохио гарцаар анхаарал болгоомжтой зам хөндлөн гарч байгаа үед л та нарт аюулгүй гэдгийг мэдэж авсан байхаа. Бас та нар автобуснаас буугаад зам хөндлөн гарахдаа автобусны өмнөр нь зам гарч болохгүй шүү. Зөвхөн автобусны араар тойрно гэдгийг сайтар сана. Явган зорчигч автобус хол явж зам чөлөөтэй болтол хүлээж байгаад зам гараарай. За явган зорчигтой холбоотой тэмдэг болон явган зорчигчийн үүргийн талаар хүүхдүүдэд тайлбарлаж өгье. Явганы төрөнд хүүхдүүд маань замын хөдөлгөөнд оролцохдоо явганы гарцаар зам хөндлөн зөв гарах ёстой. Магадгүй та бүхэн явганы гарцгүй газар зам хөндлөн гарвал ойрт ирсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнгөрүүлсний дараа та бүхэн зам хөндлөн гарах юм аа. Ингэхдээ та бүхэн ихч хөндлөн гарна. За диагнадаж буюу зорчих хэсгээр хүүхийг хоригддаг. За тэмдэглэл байх юм бол дөрвүүжин цэнхэр өнгөтэй тэмдэг байдаг. Дөрвүүжин хүрээтэй. За дээрх тэмдэгэн дээр та бүхэн тэмдэгний ойролцоо замаар хөндлөн гарч байгаараа. За мөн гурвалжин улаан өнгөтэй тэмдэг байдаг. Энэ нь бол анхааруулах буюу за жолооч нарт энд явган хүүхд явах юм аа, хүн явах юм аа гэсэн анхааруулах тэмдэг байдаг. Тэгэхээр дээрх тэмдгүүдийн заалтыг та бүхэн биелүүлж хөдөлгөөнд оролцоороо. Ер нь зам тээврээр осолд орж байгаа хүүхдүүдийн ихэнх нь 7-оос 14 насны хүүхдүүд байдаг. Тэгэхээр энэ насны хүүхдүүд илүү анхаарч хөдөлгөөнд оролцоороо. За үүнээс гадна аав ээж нарт бас зориулж хэлэх хэрэгтэй
зүйлүүд байгаа. Ягаад гэвэл тээвэрлэлтийн явцад хүүхдүүдийг тээврээс суулгаж явахдаа зөрчил гаргадаг. За энэ бол хамгаалах ус хэрэглэхгүй байх. За суудлын өөрөө өвөр дээрээ хүүхдээ авч явах бага насны хүүхдийг өөрөө суудлын дараалал хэрэглэхгүй байгаас болоод зам тээвэр осод тээврийн өсөд холбогдсон. За холбогдох үед нь хүүхдүүд гэмтэх бэртэх явдал нэлээд их байдаг. Одоо зун болохоор мөн цусныгийн замуудын хөдөлгөөний хэсдэг. Тэгэхээр аав ээж нар тавхан ах ээж нар хөдөлгөөнд оролцож явахдаа хүүхдийн хөдөлгөөнийг болгоомжтой сайн харж хөдөлгөөнд оролцоороо гэдгийг анхааруулж илээ. Хүүхдүүдээ зориулалтын тоглоомын талбай, сургуулийн хашаа, биеийн тамирын заал зэрэгтэл тоглож надах нь аюулгүй. Харин автомашины замын ойролцоо тоглож болохгүй. Мөн зам хөндлөн гарахдаа гэрлэн дохиог харж, гарцаар гарч сурцгаая. Хэрвээ явган хүний зам байхгүй бол замын баруун талаар гарах ба ингэснээр та түхэн ирж яваа хөдөлгөөнийг харах боломжтой. Нарийн гэрэл муутай зам байвал цуурж харахаа мартава. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй хөдөлгөөн саад бэрхшээд осолтой байдал бий болохгүйгээр зарчина. Хүүхдүүдээ гарцаар гарч байхдаа гүйж биш тайван гарч байгаарай. Хүүхдүүдээ замын хөдөлгөөнд соёлтой оролцгоё. Та нартаа хичээл сурлагын амжилт хүсье. Зам тээврийн ослоос